эрхэм мандад үзэгчдийнхээ төмөн аваараа молонг айлтгая. Төрөлбөрийн асуудлын төвөгтэй төмөн заглааг тайлах, тэнцвэр тогтолцоог танилцуулахад маргалсан маргаан 1000 м боловч маргааны мөн чанар нь буруу ойлголцлын бөөгнөрөл бөгөөд бохимдол бэгч тусам харилцаа хагарч хашин тэмцэлдэж, харин тал талаа тултал дэвжилгүй тесрэг төвчээрийн төгсгөл хүрүүлгүй хэлэлцэж харилцан зөвшөлдсүүлдэг. Эвдрүүлэн зуршлын эрхэм үйлс өнөө цагт өргөнөөр өрнөж талуудын ихтгэл тэгшэрч тогтвортой төлөвшөх боломж бүрэлдэж байгааг холбогдох байгууллагууд болон эвдрүүлэн зуршлагчид онцолж байна. Сүүлийн жилүүдэд гэр бүл цуцлах хэрэг маргаан шүүхэд ихсэж байгаатай холбогдуулан эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны талаарх үүний ач холбогдлын талаар нийгэмд ойлгуулж таниулах нь зүй ёсны хэрэг болоод байгаа юм а. Гэр бүл цуцалж байгаа ихэнх хүмүүсийн 70-аас 80% нь 20-35 насны залуучуудыг эзэлж байна. Мөн дээрээс нь эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа гэж талуудын маргааныг шүүхийн бус аргаар хууль заасан үндэслэл журмын дагуу дэмжлэг үзүүлэх эвлэрүүлэн зуурчлагчийн ажиллагааг ойлгож байгаа. Эвлэрүүлэн зуурчлах үйл ажиллагааны ач холбогдол юм бол түргэн хугацаанд байж болох хамгийн бага зардлаар талуудыг харилцан ярилцсны үндсэн дээр аль нэг талын эрх ашигыг хохирохгүй хамгийн байж болох зөв шийдэлд хүргэж байгаа ач холбогдолтой байгаа юм. За нөхөр бүтээр сая эвлэрүүлэн зуурчлах ажиллагаагаар эвлэрлээ. Сүүлийн үед нөхөр бүт хоёрын харилцаа хүрөөд маргалдаад юм л болвол хэрэлдчихэд байсан. За тэгээд би бодож салыг шийдээд салгах өргөдлөө өгсөн. Салгах өргөдлөө өгсөний дараагаар тэгээд бит хоёрт нэг эвлэрүүлэн зуршлах томилж өгөөд эвлэрүүлэн зуршлах ажиллагаагаар орлоо. Эвлэрүүлэн зуршлах ажиллагаа гэдэг чинь яг тухайн хүн нь яг тухайн эвлэрүүлэн зуршлах ажиллагаанд оролцож байгаа хүмүүсийнхаа маргаантай тал болон сэтгэл зүйд нь ингээд яг тохирсон үйл ажиллагаа арга хэмжээнүүдийг авдаг юм байна. За энэ ажиллагаанд энэ үйл ажиллагаанд орсны дараагаар бол нөхөр маань орой болгон цэцэг авчирж өгөх юм уу яг ингээд хоорондоо ярилцах тиймэрхүү зүйлсүүдийг бит хоёрыг хийсний үндсэн дээр ойлголцоод за нэг ч гэсэн гэр бүлийг илүү бүтэн авч үлдэж чадлаа. Ер нь бол эмэгтэй хүний сэтгэл зүй гэдэг чинь нэг жоохон юм дээр ингээд хэлбэлцэж идэм байна. Богинохоо нэг зүйлийн нэг жижиг асуудал асуулаад ингээд нэг гэр бүлийг салах нэг гэр бүлээ илүү бүтэн амьдралаа салгахаа шахлаа. За тэгээд залуучуудтай хандаж хэлэхэд ер нь эвлэрүүлэн зуршлах ажиллагаа гэдэг чинь яг тухайн хүмүүсийн харилцааг сэргээх, за тэгээд нэг сэргээх яг тухайн хүмүүсийг ойлголцоход их ач холбогдолтой байдаг юм байна. Юуны тухайд хөрөлгөө ингээд салын барий гэж шүүхээр яваад байж болохгүй юм байна. Тийм учраас яг хоорондоо ярилцаж эвлэрүүлэн зуршлах ажиллагааны ач холбогдлыг ер нь мэдээсэй гэж зөвлөмөр байна. Миний гэр бүлийн аз жаргал амин харин амтомоо Миний гэр бүлийн аз жаргал аюун харин тухбээ Миний гэр бүлийн аз жаргал амин харин амтомоо Миний гэр бүлийн аз жаргал амин отогч бие Эвдрүүлэн зуршлах ажиллагаатай холбоотой мэдээллийг иргэн болон мэргэжлийн зүгээс та бүхэнд бэлтгэн хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.